Иерусалим хотын тухай дуулал. Мөнхийн эзний уулан дээр түүний байгуулсан хот оршин байдаг болоо. Мөнхийн эзэн өөрөө Сион уулан дээр буй тэр хотынхоо хэрмийн хаалгануудад дахвын үр садын нутаглаж буй ямар ч газраас илүү хайртай болоо. ертөнцийн эзний хотоо чиний тухай яруу сайхан үгс яригцаар л байгаа билээ. Мөнхийн эзэн хэлэхдээ намайг мэддэг хүмүүсийн тоонд Египт, Вавилон, Плешет, Этиоп улс болон тэр хотынхныг би оруулна. Тэднийг би Иерусалим дүрсэнд тооцно гэсэн болоо. Харин тэр Сион уулын тухай энэ үгийг хэлсэн болоо. Энэ хүмүүс нь бүгд энэ хотод төрсөн юм. Хязгааргүй хүчит эзэн өөрөө энэ хотыг байгуулсан юм. Оршин суугчдыг нь бүгдийг нь мөнхийн эзэн бүтээгээд энэ хүмүүс бол энэ хотын уугуул иргэдэн юм хэмээн өөрөө тооцох болно. Ийхүү тэд уулан бүжиглэхдээ мөнхийн эзнээс авсан сайн сайхан бүхний маань их үүсвэр болгон энэ хотод бий хэмээн өгүүлэн ярилцах болно. Мөнхийн эзнээс тусламж гуйсан. Мөнхийн эзэн минь аврал өгөгч ертөнцийн эзэн минь өдөр бүр таныхаа тусламжийг би дуудаж байна. Шөнө бүр таныхаа зүг хандан би орилж байна. Учирлан хэлэх үгийг минь та анхаараач. Тусламж дуудах дууг минь та сонсооч. Учир нь гэвэл амьдрал минь бэрхшээл зовлонгоор дүүрлээ. Амь нас минь үхлийн булшны ирмэгдээр ирлээ. Аль хэдийн би булш бууханд оргисдын тоонд ороод байна. Одоо би үхтлүүдийн дунд хаягдан хэвтэх мэт болоод тамир тэнхээш тасарлаа. Булшин дотор хэвтэж буй ам өргөцсөн хүн мэт боллоо. Тантай би холбоо тасраад таны санаанд дахин орхоо болсон бүтэл мэт боллоо. Та намайг булшны ёроол руу хаялаа. Харанхуй нүх рүү шидлээ. Уур хилэнтэй над дээр хатуу ширүүнээр буулаа. Огшин их давлгаанаар хамаа зэгсрэх мэт боллоо. Танил талууд манд хүртэл надаас та хулжаалаа. Тэдний хувьд намайг та гай гамшиг гэж юу болохын үлгэр жишээ болголоо. Ийхүү та намайг зовлонгоос сухтаж гарахгүй төгжигдсэн мэт болголоо. Гүнийг зовлонгоосоо болоод харах нүдмэнд бүүдийлээ. Мөнхийн эзэн минь өдөр бүр би танийгаа эрен дуудаж байна. Өдөр бүр би таныхаа зүг гар сунгаад тусламж дэмжлэг ирж байна. Нас барагчдын төлөө та гайхамшиг бүтээдэг гэж юу? Үхэж өргөцсөн хүний сүнс өөрийг тань магтах гээд өндий босоод ирхөө. Хувиршгүй үнэнч хайрын тань тухай үхтлийн ертөнцид тунхагладаг гэж юу? Найдвартай үнэнч чанарын тань тухай мөхлийн газарт ярилцдаг гэж юу? Таны бүтээсэн гайхамшгууд түнэр харанхуй орчинд харагддаг гэж юу? Аврал өгөх тусламж тань орхигдож мартагдсан үхтлийн ертөнцид үзэгддэг гэж юу? Мөнхийн эзэн минь харин би таньда хандан тусламж ирсээр байна. Өглөө бүр таньда би үгээ хэлсээр л байна. Мөнхийн эзэн минь юунд та намайгаа голов? Юунд та нүрээ буруулав? Идэр залуу цагаасаа би их зовлон үтсэн билээ. Үхлийн булшны ирмэгдээр уулж очсон удаач би. Одоо харин би үзүүлж буй аимшигаас танд болоод тарчлан зовж байна. Үнэндээ би арчаагаа алдаад арга тасарч байна. Асар их уур хилэнтэй намайг орчин хайж байна. Аимшигтай ширүүн дайралттай намайг хохирон хөнөөж байна. Авчирсан их зовлонтой намайг үерийн ус мэт өдөржин хүрээлээд улам бүр төрөн шахах мэт санагдаж байна. Хамгийн дотны хайртай хүнийг минь анд нөхдийг мань хүртэл надаас та хулжаалаа. Одоо надтай ийхүү түнэр харанхуй л дотносч байна.